Эрхэм үзэгчдээ саяын телевиз улс төр эдийн засаг нийгмийн асуудлаар бэлтгэсэн орон нутгийн чанартай оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургалж үзлийн эндэр байж тэнцвэртэй мэдээллийг та бүхэндээ хүргэж авах болно. Эхний мэдээ. Өнөө өглөөний 9 цаг 30 минутын байдлаар Өлгий сумын төв орчимд агаарын бохирдол хэвийн хэмжээнээс хэтэрсэн байдалтайгаар бидний дууранд буусан. Үүний улмаас зам дагуу явж байгаа машин тэрэг болон явган хүн харагдахгүй байдалтай байсан юм. Та бүхэн манай аймгийн агаарын бохирдлын талаарх сурвалжлагыг хүлээн авч үзнэ үү? Агаарын бохирдлын асуудал нь дэлхийн нийтэд тулгамдж байгаа гол асуудлын нэг билээ. Манай улсын хувьд хүн амын бараг 70% амьдардаг нийслэл Улаанбаатар хот энэхүү агаарын бохирдлоор дэлхийд тэргүүл хянан жагсаад байна. Харин манай аймгийн хувьд агаар харьцангуй цэвэр байдагч сүүлийн жилүүдэд агаарын бохирдол ихссээр байна. Өлгий хотын агаарын бохирдол өнөө өглөөний 9 цаг 30 минутын байдлаар Улаанбаатар хотын хэмжээгээр яригддаг маш эмзэг асуудлын нэг бол утааны асуудал байдаг. Гэвч манай аймгийн хувьд бас утааны асуудал өндөр түвшинд хүрснийг үзэгч тавхан харж байна. Яг одоогийн байдлаар бид хотын төвийн утааны байдлыг тавханд харуулж байна. Энд явж байгаа машин тэрэг болон хүн харагдахгүй байдалд хүрснийг үзэгч тавхан харж байна. Тэгвэл агаарын бохирдлын хэвийн хэмжээ хэд байдаг болоод одоо ямар түвшинд хүрээд байгаа талаар мэргэжилтний яриаг одоо та бүхэнд хүргье. За манай аймгийн агаарын бохирдлыг азотын давхарсэл хөрлөх ПМР тосчлт гэсэн ийм 3 үзүүлэлтээр хэмжиж хянаж байгаа. За манайд агаарын бохирдлыг хянадаг ганцхан бүтээгтэй аймгийн төвийн энэ манай ус цагуурын шинжилгээний газрын хашаан доторх бүтэгийн юм хянах харуултаа. За ихэнхдээ энэ агаарын бохирдол бол галдгаатай үе болох 10-аас 4-р саруудад хэмжээ нь нэмэгдэж гардаг. Өмнөх жилүүдэд бол энэ азотын давхар эсэл хүлцэх хэмжээнээс давах үзэгдэл ажиллагдж байсан. Гэтэ энэ жилээс эхлээд урд нь бол азотын давхар эслийн хүлцэх хэмжээ нь 0.85 мг/м3 байснаа энэ жил стандарт нь шинжлэгдээд 0.200 мг/м3 болсон учраас энэ хүлцэх хэмжээнээс давах үзэгдэл энэ жил огт ажиглагдаагүй. За энэ азотын давхар эсэл бол азотын давхар эслийн юунаас үүсэх вэ гэвэл энэ болохоор төрш өндөр температурт чадах үед үүсдэг ба агт тээврийн хэрэгслийн дотоод цаталтай үед үүсдэг. Энэ хөрлөх хий бол нүрс газрын тоос зэрэг хөр агуулсан түлшний шаталтын үед үүсдэг. За тоосчлт болохоор сайн нөгөө газрын тоос дээшээ гарсан тэр тийм тооснуудаас үүсдэг байгаа. За нэг сарын байдлаар жишээлбэл энэ манай өнөөдрийн байдлаар өнөөдрийн 8 цагийн байдлаар бол хөрлөх хий бол 8 цагийн байдлаар 0.8 мг/м3 гарсан байна. За азотын давхар эсэл бол 0.20 мг/м3 гарсан байна. За өчигдрийн 20 цагийн байдлаар бол хөрлөх хий 0.25, азотын давхар эсэл нь 0.35 мг/м3 гарсан байна. За манайх болохоор өдөрт 8 тэгээд 13 20 цагуудад тогтмол бүх энэ Монгол улсын бүх аймагуудаар энд жигд нэг цагт энэ агаарын бохирдлыг хэмждэг байгаа. Манай сэтгүүлч саярыг бол өнөө өглөөний 9 цаг 30 минутанд Өлгий хотын гадаах байдал хэрхэн утаанд давтсан байгаа дүр зургийг та бүхэнд харуулсан. Хүн амьсгалахад хэцүү ойр орчны харагдах байдал хязгаарлагдмал орчин байсан юм. Үүнийг мэргэжилтнээс тодруулахад манай аймгийн агаарын бохирдол хэвийн хэмжээнд байгаа тухай өгүүлсэн юм а. Өөрөөр хэлбэл бидний нүдэнд агаарын бохирдол их харагдж байгаа хэдий ч мэргэжилтэн үүнийг өгүүлсэглээ. Дүгнэлтийг үзэгч танд үлдээе.